Өнөөдөр сувагт автоморил би бол хөтлөгчийн хот. Хөтлөгч ганц өх Монгол бүхийн гайхамшиг нэвтрүүлгийн шинэ дугаараа хүрэхэд бэлэн боллоо. Өнөөдрийн дугаарыг стандартыг эрхэмлэн өрөөтэй стандарт кейтеринг компани болон аюулгүй байдлын төлөө Forward Motors эвэнтдэгч байгаа. Нэвтрүүлэг та бүхэнд YouTube-ийн одон дурсуугаар болон NTV телевизээр 83.3 107 төлгөөний одон радиогоор хүрч байна. За өдрийн мэнд гаашаа. За өдрийн мэнд хүргэе. За үндэсний бүхий маань одоо бид бүхэнд байгаа үлдсэн юу гэдгийг тэмдэглэгээ баримтаар те хамгийн олон үзүүр төрөв хүртсэн аймагуудыг ерөөхдөө одоо 21 аймаг 21 бүлэнгийн оруулаад танилцуулаад явж байгаа. Ерөөхдөө хоошлох тусмал мэдээж одоо төрөв болон үзүүр нэмэгдээд явж байгаа. Ингээд дөрөв дэх дугаар маань хүрэхэд бэлэн болж байна те. За Хөвсгөл аймгаар эхлэх энэ удаагийн дугаарыг 11 төрөв 11 үзүүр гэсэн амжилттайгаар одоо явж байна. 2025 оны наадмыг хүртэлх статистик шүү дээ. За Хоймор нутгийн бөхчүүд маань бол одоо олон алдартай бөхчүүд хөрөн гарсан гэдгийг бид нар мэднэ. Хамгийн эхнийх нь Хөвсгөл аймгийн Цагаан уур сумын Уйлган голын 3 авраг гэж явна шүү дээ, тий. Тэгэхээр энэ 3 аврагаас ахуулаад ер нь Хөвсгөл нутаг маань бол сайхан бүхтэй ийм одоо газраа. Тэгэхээр Хөвсгөл нутгаас наадмын анхны төрөг 1924 онд алдарт Босоо хэмээх Шагдар арслан хүртэж исэн. Тэгэхээр ардын өвсгөлээс хойш 1921 оноос хойш гэж бодохлоор Монгол бүхийн түүхэнд бол ер нь Босоо хэмээн алдарсан 3 бүх байдаг шүү дээ, тий. Түүний нэг нь бол аргагүй Босоо Шагдар арслан Хөвсгөл аймгийнх, Босоо Самдан аврах Хинтээ аймгийнх, Босоо Банзар арслан Архангай аймгийнх байдаг. За тэгэхээр Шагдар ардын өвсгөлийн 3 жилийн буюу 1924 онд 674 бүх барилдсанаас Хан Хинтээ уулын аймгийн Ганжуурын Самдан орхин анх удаага төрүүлж байгаа. Эндээс Хөвсгөл аймгийн анхны төрөө эхэлж гин гэсэн үг. Дараа жил нь буюу 1925 оны наадам дээр ардын өвсгөлийн 4 жилийн цэргийн наадамд 920 бүхөөс 37 настай Шагдар, Вандан аврах, Самдан, Нацгийн Жамин нар шөвгийн дөрөвд үлдэж, Вандан, Самдан амлаж, Жамин, Шагдар нар тунаж, за Шагдар арслан Цэцэрлэг мандал уулын аймгийн Жамин тунаж шөвгөрсөө. За түүний хүч чадлын талаар үлгэр домог мэт яриа маш их байдаг. Шагдар арслан бол идэр залуу байх үед нутгийн нэг айлынх нь нас бийг үүдсэн сарлагын бух галзуураад ойр хавийнхаа айл амт мал сүргийг сэжлэн хөөж хүмүүс ойрдохын аргагүй байна гэж ахт нь Шагдар тэр бухыг барьж авч байхад хүзүүг нь хух мушгсан тухай нутгийнх нь ярьдаг. Нас бийг үүдсэн сарлагын бухыг шүү дээ, тий. За дээрээс нас бийг үүдсэн үхрийн ширний хүзүүнийх нь одоо хоёр годонгоос хүзүү одоо юу гэдэг хүзүү годон хоёроос нь барьж байгаад голоор нь ингээд үхрийн ширийг ингээд цуулж исэн тухай нэг яригдчихсэн тий. Мөн тэгээ бас барилдгаа болсон хойноо сумынхаа сургуульд ажиллаж байхдаа 5-6 метрийн утгатай 2 модыг хар үндсээр нь тий одоо суг татаж булга татаж гаргаж ирээд оосрлоод сургуулиугаа чирээд иржсэн тухай байдаг. Мөн түүний өргөжсэн чулууг нь жинлэж үцгэд 645 кг татчих байсан гэдгийг нь үзэх юм бол аргагүй тэнхээтэй хүчтэй бүх байсан гэдгийг нэлтгэж байгаа. За харин түүнээс хойш 1942 оны наадамд одоо хужаа химэн одоо хочлогддог тий улсын арслан чүлтэм сүрэн. За улсын заан Нахиу хэмээх санд сүрэн заанаар 9-5 төрүүлж 28 наснда Монгол улсын арслан цол хүртэж Хоймор нутгаас одоо наадам төрүүлсэн 2 дахь бүхэн болон гарч ирсэн. За 8 жилийн дараа буюу 1950 онд дахин үзүү төрөн шалган үлдэж Даян авраг Чимэд очирт унаж үзүүрлсэн байдаг. Тэгэхээр чүлтэм сүрэн арслан бол улсын наадамд олон жил баригдахдаа нэг төрүүлж нэг удаа үзүүрлэж нийтдээ 10 гаруй удаа шүүгүрсэн хүчит арслан байсан. За 1950 онд чүлтэм сүрэн арслан үзүүрлсэн бол 51 оны наадамд Хөвсгөл нутгаас анхны авраг цолтон төрсөн. Мэдээж энэ ирхэн бол Монгол улсын авраг Цэвэн аравдан төрж гарч ирж байгаа. Бид 1951 оны одоо ардын өвсгөлийн 30 жилийн наадмыг бас өмнө нь маш их ярьсан. Ямар ч тач энэ наадамд бол бэртэл гэмтлээ шүд 100 давсны эцэст Цэвэн аравдан те 10 даван төрүүлж Монгол улсын авраг цолыг хүртдэг билээ. За тэгээд 51 оны наадмын талаар одоо Цэвэн аравдан авраг маань өөрөө дурсахтаа ингэсэн байдаг. Наадмын өмнө голын цэнгэлдэхэд нисхийн лувсантай нөгөө тавхаа лувсан те лувсантай барилдахад цаадагч нь дотгошин зохиж халаад 2-3 хуруугийн маань булгалцсан. Гар маш их хавдаж өвчөн олсон. Орой гэртээ хараад хоньны зунгахта ноос давстаа бараан цайнд дүрж байгаад шавшиж боосон боловч наадам эхлэхэд хавдар өвчнө нь хэвээрэл байсан. Сэтгэлээр жаахан унаж за би ч улсад төрүүлэх азгүй хүн юм да. Арслан болоод 10 жил дээгүү сайн барилдлаа. Даанч төрүүлж чадсангүй. Энэ жил бол би сайн, бэр овоо байтал өрөөсөн гаргүй болчлоо. Хэмээн ботсон хэдий ч барилдах дур хүрээд болтгүй. Зарим нөхөд маань болохоор чи ийм гартаа байж яаж барилдах гэсэн бол гэж хоригдж исэн.
Гэвч дурандаа хөтлөгдөн эмчээр гарынхаа боолтыг одоо сольж боолгоод барилдсандаа гэж дурссан байна. За энэ наадамд 1024 бүх барилдсны дотор ардын бясалгын 30 жил төрөн гарсан 4 аварга маань зодоглсон. Жамин аварга 5 даваад өвдөг шороодож 3 надтай хамт 4-т үлдэж билээ. Хин хинбэ гэхээр төвдөнд орж аварга, чимэд очир аварга, Батсуур аварга. Тэгээд цэвэн 10-дан орж ирсэн байна те. Шөвгийн 4 дээр. За 8-ын даваа хүртэл нэг их ядарсангүй. Дан зүүн гараараа гэж. Баруун гар нь гимтсэн шүү дээ. Дан зүүн гараараа хүмүүстэй барилцаараа 7 даваад 8-ын даваанд хуцаарслан Бадам Сэрэжидтэй тунан барилдаж, ёстой баруун гараа оролцуулан барилдаж давлаа. Бадам Сэрэжид маань тахим агуу явчлаа. Тэгсэн чинь давчаад асарт очоод боорцог авах гэсэн чинь комиссийн дарга Жамин дэслэгч генерал та хоёр дахиад барилдаг гэдгсэн. Тэгээд нэг их юм бодлого дахин барилдаад Бадам Сэрэжтэйгээ дахиад хоёр дахь өвдөг шороод болчих. Ингээд энэ наадамд дархан авраг төвдөнд орж Батсуур, Даян авраг чимэд очир гуравтаа шөвгийн төрдүүлсэн. Энэ гурван хүчтэн маань тэр үедээ ёстол халуухан учраанууд байлаа. Шөвгийн 4 бүх үлдээд байхад бүхийн комиссийн дарга Жамин наадам 1 цаг завсарлана. Ам авахгүй шүү. Чимэд очир Батсуур хоёр надтай хамт явж хоол гэд тэдэг дагуулаа явчлаа. Энэ юу ч юм гэхэлэр тэр хоёр болохоор цэргийнх, төвдөнд орж бит хоёр болохоор энгийнх бол таарсан. За наадамчид суудаа алдчихна гэдэг юм уу ерөөсө байрнаас хөдлөхгүй хүлээгээд л байлаа. Маш тийм халуухан барилдаанд болох гэдэг шүү дээ. Тэгтэл төвдөнд орж авраг над дээр ирээд хоёлоо явж хар цай болж явах уу гэлээ. Ингээ бит хоёр явж наадмын талбаагаас нэлээд хоошоо байдаг манаач партизан Лувсан гомб хэмээг сайхан аштай өгнөд очиж хар цай чануулж угуулаа. Цэвэр авдангийн хувьд төрүүлж чадахгүй баг. Тэгтээ 3 аваргын нэгийг ядаж хаяхынсан гэж бодож суухдаа төвдөнд орж аврагад хандаад. За чиний би энэ жил тааруухан сул байна. Үнэндээ ч яг үнэхээр тийм байсан. Ягаад тэгэхээр тэр чинь бас нөгөө ядагдсан 51 оны наадамд чинь хоригдж байгаад гарч исэн гэдэг үлүүдээ тэр байгаа шүү дээ. Тэгээд эхний даваануудад нэлээд зууралдаад муухан барилж исэн. Илт ядруу байгаад байсан. Харин 6-7-гийн даваанаас эхлээд биеийн овоо хөнгөж тавирж байгаа болтой хөлс нь гарч ирэх шиг болсон. Тэгэхээр чи бол цаад хоёрыгоо барахгүй. Намааг амлаж аваа. Харин би бол чамд бууж өгөхгүй шүү гэж одоо цэвэр авдан төвдөнд орж хэлж. Тэгвэл энэ талаараа сүүлд нь одоо цэвэр авдангоо хэлэхдээ яг хөө энд нэг учир байгаа гэж өөрөө хэлж байгаа. Нэгд төвдөнд орж тэр жил илэрхий сулхан байсан. Хоёрд би чимэд очир Батсуур хоёроос жоохон айжсэн болохоор тэр хоёрыг хооронд нь барилдуулчвал төвдөнд орж авиргыг бол ер нь хайчиж болмоор биш санагдаадсэн. Өөрт нь багтаадсэн. Тийм учраас чи сул байна. Намааг авчихаа. Тэр хоёр хоорондоо барилдгаа гэдэг иймэрхүү одоо ам хийж. Тэгсэн чинь төвдөнд орж авиргыг болохоор урд нь бас Батсууртай барилдаад нэг унтсан шүү дээ 47 48 оны наадамд шүү дээ тий Батсууртай барилдаад унтсан шүү дээ. Бас чөлтөм сүрэн асланд бас тогтмол унцдаг. Тэгэхээр нэг бүхэд одоо унаж гаршин гэдэг ер нь бол энэ нөгөө бүхийнхээ учрыг олж чадахгүй унаад л байдаг. Тэгэхээр яаж хийж байгаа тактика одоо барилдааны арга барилаа маш сайн өөрчилж уян хатан барилдах бас дээрээс нь зоригтой барилдах хэрэгтэй байдгийг. За тэгтэл нөгөө төвдөнд орж аварга маань би чамааг авахгүй чимэд очрыг амлаж авч хайна гэд. Тэгээ зөрсөн гэж байгаа. Тэгэхээр чи чимэд очрыг барахгүй цаа чи энэ жил онцгой сайн байгаа юм билээ гэж ятгаж гуйсан чинь тэр чимээгүйхэн инээд суулаа. Тэгэхээр за ер нь бол мэх маань гүйчих шиг боллоо те. Намааг ер нь амлаад авчих болов гэж дотроо бодсон байгаа юм. Тэгсэн чинь төвдөн маань ам авах болсон чи очиод надтай юм яриа болоочгүй юм шиг нөгөө чимэд очрыгаа дахиад амлаад аваад тэгснэ хайцсан гэж байгаа. Хайчихын тэр гэж байгаа. Ингээд би нөгөө Батсууртай тунлаа. Батсуур ч юм бол одоо 47 48 он дараалал төрүүлсэн. 49 онд ч юм болохоор шөвгөрсөн байгаа билүү те. Тим хүн байгаа шүү дээ. За ингээд шийдвэрлэх барилдаан эхэллээ. Батсуур аваргыг гүйх болов уу гэж бодж итэл байраа зөрөөн дөр золгонгууд л хар дунгуй хийгээд татахтаа дотгошоо цөмрөөд ирэхээр нь муу гараараа нөгөө нэг бэлтсэн байсан гараараа салтаадаж өргөөд хайчихлаа. Игч баярлсан. Батсуур аваргыг хаymагц төрүүлж болох юм шиг бодогдоод төвдөнд оржийг хайчих ба гэсэн бодол санаанд багтаад эхэллээ. За ингээд төвдөнд орж аврагтаа цэврүү багт барилдах бодолтой байваа. Бид хоёр 1945 онд үзүр түрүүнд үлдэж байснаас хойш тааралдаж барилдаагүй байлаа. Бушуухан л барилдах юмсан хэмээн маш их яаж ёстол барилдах эрен дээрээ байх шиг санагдаад байдаг. Тэгсэн чинь төвдөнд орж маань цолоо дуудуулаад, цаагаараа зураг авахуулаад, кино зураг авахууч, хүмүүстэй яриад, хөдөл зөхөөл нэлээд жудлаа. Миний яарж байгаа гэж ихтэйхэн. Тэгж барилдгаар ирэхэд нь шууд өрөнгүүд тохоод ороос нь алгадаад түлхтэл авраг ялгүй хөндлөсөд ирэхээр нь ард нь гараад сугаар нь тэрч муу гарынхаа нөгөө баруун гарын ч муу гарынхаа дээрээс нь ингэж бариад өргөсөн чинь авраг сансныг бодвол нилээд хөнгөн байх шиг. Тэр доогуура дэгээ ороосон боловч олигтой юм болсонгүй. Шигшиж дэгээг нь мултлаад мушхан өвдөг шороод боллаа.
Энэ наадамд миний барилдсан барилдаан маш хариуцлагатай байсан. Миний хүсэл мөрөөдөл минь биелж сэтгэл ханах шиг болсон. Одтой жилийн онцгой хариуцлагатай барилдаан байсан юм да. Улсын баяр наадамд төрүүлж үзлээ, аврах цол хүртлээ гэж маш их баярлсан да. Ер нь нී нуугүй хэлэхэд сайхан л байдгийн байлээ гэж энэ хүн энэ наадмын талаар ярьсан байдаг тийм. Тэгэхээр уйлган голын ууган аварга маань 1945 онд Төвдөнд орж аваргаж унаж үзүүлснээс хойш 6 жилийн дараа одоо үзүүр түрүүнд инхүү дахин таарж хайж байгаа нь энэ юм байна. Цэвэр авдан аварга бол өндөр гойлог нуруутай, өв тэгш биетэй, сүрлэг сайхан бүх байсан. Тэгээ энэ талаар нь маш олон хүмүүс бас хэлдэг ярьдаг. Наадам зодоглоод гарч байх нь олон хөрөн тэмээн дунд ганц ширээ цагаан ат мэт харагддаг байсан гэж бүх сонирхчид маань ярьдаг. Тэгээд бэртэл гимтлийн улмаас олон жил сайн барилдаж чадаагүй ч уйлган голын ууган аварга хэмээхийг алдарсан сайхан аварга байлээ. За үүний араас цэвэр авдан аваргыг залгаал юусо зай өгөхгүйгээр дарийн дамдан аварга залгуулад маш хурцтай гараад ирсэн байдаг. 1956 оноос 1960 онуудад завсаргүй 5 удаа төрүүлснийг нь бид бүгд сайн мэдж байгаа. Үнэхээр үеийнхнээсээ дэндүү хол тасарсан аварга байлаа. Эд үедээ бүх тайлбарлагч нар те за дарийн дамдан аварга гарлаа давлаа л гэдэг байсан. Ингэж л хэлж амждаг байсан гэдэг. Зүгээр гарч ирэл өрсөлдөгчөө ганц дайраал унгачдаг. Ийм бүх. Тэгээ 1956 онд анх төрүүлэхэд үзүүр түрүүнд шалгаран үлдсэн дэрэн бор хэмээг самдан жигмэд арслан. Тэрээр хуучлагтаа. За үзүүр түрүүнд дамдантайгаа барилдах үед уулын уруу том бодон давхин ирж байгаа юм шиг л үнэхээр хүчтэй сүртэй байсан. Бүр яаж чадаагүй унсан гэд тэр нөгөө үзүүр түрүүнд барилдсан самдан жигмэд арслан ч бас өөрөө дэрэн бор гэд алтартаа арслан штэ. Тэгэхэд л одоо дамдан гэдэг тэр бүх бол ийм байсан гэж хэлж байгаа юм. Дамдан аварга циркийн урлагтаа амьдралаа 30-аад жил холбож олон сайхан үзүүлбэрүүдийг бэлтгэн тоглож үзэгчдээс өндөр үнэлэлт авч гүн талархлыг хүлээж байсан дотор 7 хүнийг өргөдөг акробат үзүүлбэрээрээ Октябрийн социалист их хувьсгалын 70 жилийн хойд зориулсан тоглолтоор давхардсан хэмжээгээр 850 кг хүндийг өргөсөн. Тиймээс ч төр засаг ард түмэн нь түүний циркийн урлагийг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмэр гавьяа зүтгэлийг өндрөөр өнөлж бүгд найрамдах Монгол ард улсын гавьяа жүжигчсэн цодыг олгосон байдаг. За дарийн дамдан аваргын дархан мэх нь гүйх мэх. За гүйх гэдэг нь ямар учиртай гэхээр маш хурдтай хөлд нь ороод унгана л гэсэн үг. Тэгэхээр Батсуур аварга орд ларсланаар энэ гайхалтай хурдтай гүйж одог мэхтэй бас л дархан мэхүүдийнх нь нэг. За тэгэхээр тэд хоорондоо барилдсан нэг тохиолдол байгаа. Энэ хоёулаа тэр дархан мэхтэй. Тэгээ хоорондоо барилдсан тохиолдол нь нэлээд хөгжилтэй юм болсон. Тэр талаар нь хүргээдэг. Дархан аварга дарийн дамдан орд ларслан хоёр хоорондоо тааралдан барилдваа. Орд ларслан дамдан гүүн гэж тооцоолоод төрүүлж гүүхэр болж л тэ. Тэгээд үнэхээр ч төрүүлээд гүйж. Тэгээд хоёулаа улаан халз хоёр талаас мөргөлдсөн байгаа. Арслангийн нүүр улаан халз болсон гэдэг. Бас Батсуур аврагтаа тааран барилдаж хоёр аврагч хэн хинийхээ хөлд гүүхээр тооцож л тэ. Тэгээд хоёулаа зэрэг гүүнэстэй бас л халз мөргөлдсөн. Гүйдэг бүхчүүдийн одоо осол нь энэ. Хоёулаа гүйдэг бол зэрэг гүйдэг ч юм уу өрсөж гүйж байгаад хоорондоо ингэ мөргөлждөг. Тэгсэн чинь нөгөө Батсуур аврагтаа дамдаа аврагсан таарад ингээд бас мөргөлдсөн гэж штэ. Тэгсэн чинь тэр барилдаанаас 3 хоногийн дараа Батсуур авраг тэгсэн гинэ. Дамдантай таарад өччи зүгээрөө миний тарих хөдөлсөн юм шиг байна. 3 хоног гүйлгэлээ гэж ярьж ирсэн гэдэг. 1961 онд дамдан одоо наадмын өглөө машиныхаа твшин дээр циркийн тоглолт үзүүлж яваад бусдын алдаанаас болоод баруун хөлийнхөө өсгийг одоо гир гэдэг чинь өргөдөг нөгөө нэг цол нөгөө нэг одоо гантил маягийн юм бид нэг өргөдөг гийл багхгүй да тий. Тэгсэн чинь тим гирээр цохлоод баруун хөлийнхөө өсгийг бяцалсан байдаг. За тэгээд эн чинь 1961 онд ч ардын хувьсгалын 40 жилийн наадам багхгүй юу. Тэгээд энэ наадам дээр барилдсан маш их төвчээр хатууршил гаргаад үлмий дээрээ гიშгэн явж барилдаа зогсохгүй бүр үзүүр түрүүнд хүрээд тэгээд үзүүрлсэн байдаг. Ийм л төвчээртэй агуу аварга байсан талаар нь дурсах ёстой. За тэгэхээр дарийн дамдан аваргын хувьд болохоор эн чинь ингэдэг штэ нөгөө бусад бүхчүүдэд бодох юм бол бас наадмын өглөө нөгөө нэг циркийнхаа үзүүлбэрийг нээлтэн дээрээ үзүүлнэ. Завсаар нь гарч иж барилдана. Тэгээд бас үзүүлбэр үзүүлнэ гэдэг ч юм уу. Ийм онцлогтой бүх байхгүй юу. Тэгээд дарийн дамдан аваргын бас тэр сайхан гоё зураг хөрөг байдаг штэ. Үнэхээр бас өвдөг сайхан биеийн хөгжилтэй ийм аварга. За тэгэхээр дарийн дамдан аварга бол төрийнхөө наадам төрөний хэлдгээр те 5 жил дараалан төрүүлсэн. Тэгээд 5 удаа үзүүлсэн. Нийтдээ 23 удаа шүүгэрсэн гайхамшигтай амжилтыг үзүүлсэн ийм аварга. За 1960 оны дарийн дамдан аваргын 5 дахь төрүүнээс дахиад яг 10 жилийн дараа буюу 1970 оны наадмаар уйлган голын 3 дахь аварга болох Бээжин аварга төрийнхөө наадамд төрүүлдэг. Тэгэхээр уран мэхийнхээ те
уран мэхээрээ алдарсан Чойжлын Бээжин аваргын талаар бол бид нар өмнө нь одоо Монгол бүхийн гайхамшиг нэвтрүүлгээр бүтэн дугаар хийсэн байгаа. За үүнээс 37 жил завсарласны эцэст 2007 он руу ирээ л да. 2007 онд Хөвсгөл аймгийн Шинэ Эдэ сумын харьяат Улсын Арслан Мөнхбаатар улсын наадмын үзүүр түрүүнд улсын гард Дорж самбууг хаяж төрүүлсэн бол Хөвсгөл аймгийн сүүлийн түрүүг 2017 оны наадмаар Улсын Арслан Содном Дорж улсын гард Батошхыг орхин төрүүлсэн байдаг. За ингээд Хөвсгөл аймгийн хувьд бол нийтдээ 11 түрүү. Босоо Шагдар Арслангаас эхэлж байгаа 1924 оноос за тэгээд Чөлтөм Сүрэн Арслан 1942 онд төрүүлсэн, Улсын авраг Цэвэн Аравдан 1951 онд төрүүлсэн, Дархан авраг Дарийн Дамдан 1956, 57, 58, 59, 1960 онуудад дараалан 5 төрөв, Улсын авраг Бээжин 1970 онд төрүүлсэн, Улсын Арслан Мөнхбаатар 2007 онд төрүүлсэн, Улсын Арслан Содном Дорж 2017 онд төрүүлсэн. За 11 үзүүрийнх нь хувьд болохоор 1945 онд Улсын авраг Цэвэн Аравдан нэг үзүүрлэж байгаа. Чөлтөм Сүрэн Арслан болохоор 1950 онд үзүүрлсэн. Бадам Сэрээжт Арслан болохоор 1954, 1959 онуудад 2 удаа үзүүрлсэн. Дархан авраг Дарийн Дамдны хувьд болохоор 1961, 66, 68, 69, 70 онуудад 5 удаа үзүүрлсэн. Улсын авраг Бээжин 1964 онд үзүүрлсэн. Улсын Арслан Содном Дорж 2019 онд үзүүрлсэн гэсэн амжилттайгаар одоо Хөвсгөл аймаг маань энэ жилийнхээ наадамдаа золгож байна да. За хоёул ивент итгэгчтэйгээ танилцъя. Өнөөдрийн дугаарыг маань Good Day Soju ивент итгэж байгаа. За Good Day нь 96 жилийн түүхтэй Солонгосын алдарт мухак үйлдвэрийн хамгийн олон төрөлтэй зөөлөн амттай дээд зэрэгтлийн сojу байгаа. 96 жил гэдэг бол төгс төгөлжүүлэхэд бол хангалттай хугацаа гэж бодож байна. Бүхэл бүтэн 100 жил шүү дээ. Харин тийм ч учраас эднийхэн маань маш олон төрлийн амттай тийм сojу гаргадаг юм байна. Бүр зөндөө олон жимс байгаа. Тэдгээр нь бүгдээрээ маш гоё амттай юм байлээ. Бас градус багтай. Мухагч нь ерөөсө алкоголны хэмжээг хамгийн багасгаж чадсанараа бас дэлхийд гайхагддаг юм гинэ. 16 градус хүртэл багасгаж чадсан юм байлээ. За тэгэхээр ер нь найз нөхдөдөө хамтдаа сууж явахдаа ч юм уу тий орой юм ярилцаад хүн гоё ингээд наригдаг шүү дээ. Ингэж хахтаа хоолтой унттай. Тэгээд ингэж хэрэглэх нь зүйтэй шүү. За бүх зүйлчид дэлгүүрээр худалдаалж байгаа. За энэ сojуг маань стандарт кейтеринг компанийн оруулж ирж байгаа юм билээ. За баярлалаа. За баярлалаа. За Хөвсгөл аймгийн араас одоо энэ чинь ингээд хоошлох тусмаа төрөө үзүүрүүд нэмэгдээд явж байгаа юм шүү те. Хөвсгөл аймаг маань болохоор 11 төрөө 11 үзүүр гэж хэлсэн бол түүний араас Хинтийн аймаг орж ирж байгаа. За Хинтийн аймгийн хувьд болохоор 13 төрөө. Тэгээд 3 үзүүртэй байх нь байна. За тэгэхээр улсын баяр наадамд хамгийн олон удаа буюу 11 удаа төрүүлсэн Бадман Инбуугийн Батэрдэн аваргын үнэнлэхүй амжилтын ачаар Хинтийн бөхчүүд 10-аас дээш төрүүтэй аймагуудын нэгэн аймаг болж байгаа нь энэ юм аа. За энэхүү статистик тооцоонд Батэрдэн аваргын 1990 онд одоо наадам болчоод наадмын араас 20 гаруй хоногийн дараа ч үлээ те наадмын араас зохиогдсон нөгөө Монголын нууц товчооны 750 жилийн наадам байгаа шүү дээ те тэр наадмынхын төрөг оруулаагүй шүү. Зөвхөн улсын баяр наадмынхын төрөг л яриад байгаа. Мөн цагаан сарын барилдааныг бас оруулахгүй байгаа шүү дээ те. Хан Хинтийн аймгийн анхны төрөг болохоор 1925 оны наадамд алдарт Босоо Самдан аврах төрүүгээр нээсэн байгаа. 1925 онд одоогоос 101 жилийн өмнө Хинтийн аймаг маань төрүүлж эхэлсэн байна. Ганжуур замын Самдан аваргын хувьд болохоор 1923 болон 1924 оны наадмуудад дараалан үзүүрлээд тэгээ 25 оны наадам дээр анхны төрөг авч байгаа нь энэ. 3 жил дараалан үзүүр төрөнд шалгарч ирсэн хүчит одоо аваргаа. Харин 1925 оны наадмаас хойш бүхэл бүтэн одоо 25 онд л төрөг авчаад Хинтийн аймаг бүхэл бүтэн 63 жил тасарсан. Ингээд Хинтийн аймгийнхан маань наадмын үзүүр төрөнд хүрч чадаагүй байж байтал 1988 оны наадмаар дарвч далтай те боловч бултай гэдэг шиг Бадман Инбуугийн Батэрдэн гэж аргагүй нэгэн хүчтэн ур ухаанаараа цойлон гарч иж байгаа нь энэ. 1985 онд уул нь бол анх начин цол хүртсэн. Батэрдний хувьд 1985 онд. Тэгээд 5-ын даваанд хин ч амлахгүй байгаа байхгүй. Тэгэхээр чи эхний 4-ийн даваа дээр бол бас мэдгдсэн гэсэн үг байхгүй. Тэгээд 85 онд амлахгүй 5-ын даваан дээр байж идэл Балжиннэм аврагтаа тунан барилдах болж байгаа. Тэгээд Балжиннэм аваргыг даваад начин цол хүртсэн байдаг. Балжиннэм аваргаар давж начин цол хүртсэн. Тэр үед яг Балжиннэм аваргын хувьд болохоор улсын начин цолтой байсан л да. Харин 6-гийн даваанд наадмын төрөө бүх болох улсын аслан Ганбаатарт өвдөг шороотсон байдаг.
За ингээд 85 оных нь наадам нь өндөрлөж байгаа Бат Эрдэнэний хувьд. Тэгэхээр улсын начин болоод өндөрлж байна тий. За 86 онд төвгүүхэн улсын заан цол хүртэл гараад ирсэн. За энэ наадамд болохоор 5-ын даваанд хүч зан даваа нэмийг давсан байдаг. Даваа нэм гэж байгаа энэ хүн нь бидний бас дотны нэгэн хүний аав байгаа. Танилын маань. Тэр нь болохоор одоо Японы мэрэгжлийн сумагийн Харума Фужи гэж бид бүхний мэдэх хүн байна да. Бямтарш те. Ама Бямтарш гэдэг үгээс сүүлдээ Харума Фужи гэж байгаа. Тэгэхээр энэ Харума Фужигийн аав улсын зан энэ даваа нэм гэдэг хүн байхгүй. Тэгэхээр энэ хүнийг 1986 оны 5-ын даваан дээр Бат Эрдэнэ аврагт таарад тухайн үед давж ижээ. За 6-гийн даваанд нодлон тунан барилдсан Балчин нэмтэйгээ дахин таарад тэгээд тунан барилдаад давсан байдаг. 7-гийн даваанд өнгөрсөн жилийн наадмын төрүү бүх болох нөгөө улсын арслан болцсон байгаа Ганбаатрыг тус даваад Монгол улсын заан цолыг авч байгаа. Тэгэхээр ч одоо эхний жил орж ирээд начингаа аваад араас нь шууд дараа жил дээр нь дахиад заан цолоо болоод гараад ирж байгаа гэсэн үг. Энд эдгээр одоо зүгээр саний ингээл 4 5 6 маргаа гэдэг чинь ингээд энэ бүх барилдаанууд дээр дандаа хинч түүнийг амлаж авахгүй байсан. Тэгэхээр чинь л хэмбэ гэдэг нь тодорхойлж байгаа байхгүй. Залуухан хүү гэхээ те. Тэр нэг гой зураг нь байдгиймд айгүй бол гарч байгаа байх. Үнэхээр би хаана тэр юм бас айгүй харагддаг юм бэл. За ингээд 8-ын даваанд гараад ирсэн чинь цэрэн тогтох авраг. Яг хөө тэгтээ амлж авдаг юм байна. Эхлээд тунж барилдаг юм байна. Тунж барилдаад өвдөг шороодсон байдаг. За 1987 онд тэрний дараа жил нь 7 даваад заан цолоо батлаад дахиад гараад ирсэн чинь дахиад цэрэн тогтох түнтэй тунж барилдаад бас дахиад давдаг. Ингээд 1988 оны наадмаар 8-ын даваан дээр дахиад 7 дахиад заанаа батлаа дахиад гараад ирэхэд нь дахиад нөгөө цэрэн тогтогчин одоо амлт гэмүү тундг гэмүү ямар нэгэн байдлаар хүлээж яхах нь шүү дээ. Тэгээ байж идэл алдарт авраг бол хорлоогийн Баян мөнгө авраг түүнийг одоо урдуур нь ороо тий цолныхаа ирэмбэр амлж авснаар тунаанаас гаргаж байгаа хэлбэр. За тунаанаас гаргалаа. Тэгчээд хорлоогийн Баян мөнгө аврагыг давчиж байгаа тий. Одоо нэг гар амар даваа өгсөн жил гэдэг үл ямар ч сан ингээд цэрэн тогтох аврагтаа таараагүй ингэсэн. Тэгсэн чинь цэрэн тогтох авраг нөгөө талд нь учраа бүхтөгөө тараа даваад гараад ирсэн. Тэгсэрнээсээ нөгөө шин дахиад үзэг түндэ гараад ирж байгаа байхгүй. Тэгээд цэрэн тогтох аврагтаа Бат Эрдэнэ гэдэг энэ зааны хувьд барилдаад тунаанаас гарсан нөлөөлсөн үү яасан. Тэгэл цэрэн тогтох аврагыг давсан байдаг. Ингээд анхны төрүүгээ 1988 онд авч байгаа юм. Ингээд Хинтээ аймгийн нөгөө тасалдсан 60 гаруй жилийн түүхийн төрүү эргээд бичигдэж эхэлж байгаа. За үүнээс хойш бол одоо юу ярих вэ? Одоо нэгэнтээ өнгөрсөн тий. Түүний 90 үе ингээд эхэлж байгаа. За ингээд 1991 болон 2001 онуудыг тооцохгүй байх юм бол тэрээр 1988 онд төрүүлэл 1999 оны хүртэл тасралтгүй төрүүлж байгаа байхгүй улсын баяр наадамдаа. Яг хөө тэгээд 1991 онд бол Пунцгийн Сүхбат гардад ундаг. 2001 онд бол Авган Самдангийн Сүхбат. Хоёр Сүхбатад ингэж унсан байдаг. За 1988 онд түүнийг одоо амлан авч тэр нөгөө 2 жил заанаа батлаад гараад ирэхдээ 2 жил дараалал унгааж байгаа. Тэр зүйлээс нь одоо тунаанаас гаргаж байгаа 1988 онд болсон тэр хорлоогийн Баян мөнгө аваргын тэр их ачийг 12 жил дотроо тээн явсан Бат Эрдэнэ аваргын хувьд бол те 2000 оны наадам дээр хүү ган тогтох нь те бас гараад ирэхэд нь амлж аваад гар амар даваа өгч буюу духан дээр нь үнсээл тэгэл амжилт хүсэл явуулдаг штэ. Тэгээд одоо дараагийн даваанд нь гаргаад явуулдаг. За энэ бол нөгөө 2000 онд чим Ганбат болон ган тогтох болон Сүхбатнаар үзүү төрнөр үлдээд Сүхбатан даваад төрүүлдэг арслан болдог. Тэр жил шүү дээ. Анхных нь 6 залуу зааны анхных нь аврагч яг тэр жилийн наадмаар төрүүлээд арслан болж байгаа шүү дээ. Тэгээд яг энэ үйл явдлыг бол одоо мэдээж Бат Эрдэнэ аврагын тэр 12 жил дотроо хийж явсан энэ зүйл нь гэж би өнөөдрийг хүртэл бодоод байсан. Тэгсэн чинь 6 залуу зааны баг бүгднгийн яг ингэ замын зассан байт юм лээ. Бат Эрдэнэ авраг. Тэгэхээр тэр барилдаануудыг би бас ингээд хөөгөөд яг хэдэн онуудад хин хэнийг ингэж тунаанаас гаргаж ингээд замын засч байсан бэ гэдгийг би бас мэдхэл ёстой болж байгаа байхгүй. Ингээд бодглохоор манай үндэсний бүх улам л гоё нэг юм үн цэнтэй надад санагдаад байгаа. За тэгэхээр Бат Эрдэнэ аврагын хувьд болохоор улсын наадамд нийтдээ 12 удаа үзүүр түрүүнд шалгарсан. 12 удаа үзүүр түрүүнд шалгарсан заяа. Бүр гайхамшигтай статистик нь шүү дээ. 11-д нь төрүүлсэн. Тэгэд 1 удаа үзүүрлсэн. Ингээл болоо. Бүр ийм сонин гайхалтай үзүүлэлттэй юм байлаа. 11 удаа төрүүлж нэг. Тэгэхээр ч одоо 10-аар бодоход те юу гэдгийг улсын баяр наадмын үзүүр түндэр гараад ирэх юм бол 10-аар бодоход те 15 оны 9-нд чинь 90% ялалтаа авдаг гэж нэг ийм тооноо хувиргаж болох гэдэг шүү дээ. Гэтэл 11 удаа төрүүлсэн. 12 үзүүрлэг одоо үзүүр түрүүнд шалгархтаа. Энэ болохоор 2001 оны ардын өвсгөлийн 80 жилийн наадамд Сүхбат аваргад унаж үзүүрлдэг. Тэгэхээр чин 12 удаа гарч ирээд 11-нд төрүүлсэн, 1 удаа үзүүлсэнийг нь Авган Самдангийн Сүхбатад унсан
гэдэг энэ цор ганц тохиолдол нь энэ юм байна. За яг хуу 1991 онд Понцгийн Сүхбаатар гардад ундаг гэдэг шүү дээ, тэ. Тэр болохоор шөвгийн дөрөв дээр учраас. За цагаан сарын барилдаанд нийтдээ 13 удаа төрүүлсэн бол 11 төрүүг нь завсаргүй авсан байдаг. Энэ бол одоо бас л Монгол бүхий маань түүхэнд эвдэгдэх ёстой тий. Маш томоор тавьж өгсөн статистик. Тэгээд нэг үзүүлсэн тохиолдол нь 1999 онд цагаан сарын барилдааны үзүүр түрүүнд мөн л нөгөө Агуун Сандангийн Сүхбаатарт унаж тэр статистикийг тастуулсан байдаг. Ер нь бол Сүхбаатар аваргын хувьд болохоор Батэрдэн аваргын ийм хоёр том амжилтанд завсар оруулсан гэж хэлдэг. За Баа аваргын хувьд бол энэ мэдчлэн нэгэнт эвдэгдэх боломжгүй одоо хэлд болохоор одоо үндэсний бүхийн олон рекорд амжилтуудыг тогтоосон аргагүй цагийг эзэлсэн их аварга байна. За Батэрдэн аваргын араас одоо Хинтээ аймгийн тэр үзүүр түрүү залгуулсан тохиолдол гэх юм бол 2015 онд улсын арслан оюун болт юу гэж 15 он. Тийм 2015 онд багхгүй. Одоогоос 10 жилийн өмнө 11 жилийн өмнө болох гэдэг шүү дээ. За улсын наадамдаа төрүүлсэн байдаг. За оюун болт арслан 2015 оны хавар Монголын үндэсний бүхийн холбооны 25 жилийн баярд зориулсан 1024 бүхийн барилдаанд төрүүлсэн бол зун нь 22хан наснда улсын наадмын төрүү хүртэж улсын арслан болсон энэ. Тэгэхээр ч ерөөсөө юу гэсэн үг юм бэ? Тэр том одоо 1024 бүхийн барилдаанд төрүүлээл тэгээд тэр жилээ дахиад наадамдаа дахиад төрүүлчихэж байгаа байхгүй. За эндээс гадна 22хан наснда улсын наадмын төрүү хүртэн гэдэг бол өөрөө жигждийн мөнхөд аваргаас хойш 22 наснда төрүүлсэн хоёр дахь тохиолдол болж байгаа. Тэгэхээр жигждийн мөнхөд аварга 22 наснда бас төрүүлсэн байх нь тийм. Мөн 1999 оны Батэрдэн аваргаас хойш дахин Хинтээ аймгийн өмнө дэлгээс сумаас төрүү бүх тодорсон тохиолдол нь энэ. Тэгэхээр Батэрдэн аварга оюун болт арслан хоёулаа Хинтээ аймгийн өмнө дэлгээс сумын харьяад энэхүү Хинтээ аймгийн төрүү 13 төрүү болж байгаа. Тэгэхээр 13 төрүүг ерөөсө 3 бүхэл цуглуулж чадсан гэсэн үг. За босоо самдан аварга байна. 1 удаа төрүүлсэн. Дархан аварга Батэрдэний хувьд бол 11 удаа төрүүлсэн. За улсын арслан оюун болтын хувьд 2015 онд 1 удаа төрүүлсэн. За 3 үзүүр нь бол самдан аварга 2 удаа, дархан аварга Батэрдэн 1 удаа үзүүлсэн. Гэсэн ийм амжилттайгаар Хинтээ аймаг маань 2026 оныхоо одоо наадамтаа золгож байна. Оюун болт арслан чинь юу ялаа? Бас нэг асуудалд ороод цолоо болгоцсон байгаа лөө. За нэг асуудалтай л байгаа юм санагдаад байна. Гэтэ бас тэрийгээ даван туулаад одоо барилдах хэрэг нь буцаж зэрэгэд. Тий. Тэг бэлтгэлээ их сайн хийж ах шүү гэлээ. Тий яг нөгөө үндэсний бүх сонирхогчд маань мэдээж одоо нутаг усаараа талцаад ч гэдэм үү нэг юм ямар нэгэн тийм хор шарны юм ороод ерөөхдөө бас нэг ингээд сайн барилдах байсан бүхчүүдийг тий яг тэр эд байх үе дээр нэг ингэж хоролдог ч гэдэм үү тийм тохиолдол байдгаа гэж хүмүүс ярьдаг. А нөгөө талдаа магадгүй тухайн хүн дээр асуудал байсан бол тий бас ингээд нэг юм цаг хугацаа өнгөрчихөж байгаа байхгүй. Ерөөхдөө сайн барилдах байсан боломжийг бас ингээд нэг дороо хийж нэг 2 жилээр ч юм 3 жилээр гэдэг хамгийн багаар бодоход жилээр алдлаа гэж чинь л тэр хүний те төрүүлэх байсан тэр бах боломжууд бас тасалддаг. Тэгэхээр үндэсний бүхтөө барилдаж байгаа залуучууд маань тухайн нутаг орн маань гэдэг юм одоо Монгол түмэн маань бас одоо барилдаж байгаа тэр хүмүүс маань ч гэсэндээ маш ухаантай, маш хариуцлагатай байх ёстой гэдгийг л одоо илэрэл баг та те. За, ивент итгэгчтэйгээ танилцахад өнөөдрийн дугаарыг уламжлал ёсоор манай Forward Motors ивент итгэж байгаа. Тэдний өрөө авал аюулгүй байдлын төлөө хамтдаа. За ягаад ийм өрөө тавиа гэвэл одоо ийм өрөө дэвшүүлэхээс ч аргагүй юм бэл. Өөрөөсөө маш чанартай сэлбэг оруулж ирдэг байхгүй. Японы 8 корпорацтай албан ёсны дистрибьютор болсон учраас мэдээж тэднээс л яг жинхэнэ үйлдвэрээс нь сэлбэгүүд авчирч таарна шүү дээ. Гэтэл бид нэр ингээд өөр засварын газрууд дээр ч юм уу яг чанартай газрууд мэдээж байлгүй яах вэ? Гэхдээ ингээд нэг бие чаднууд дээр хаяа нэг очичдаг шүү дээ. Тэгэхээр за юугаар сэлбэчих бол яачих бол за хямдхан яал юм бол яадаг бол гэх толгой өвтгсөн нэг юм болдог. Ер нь машин маллах гэдэг чинь өөрөө бас их ажил шүү дээ тий. Тэгээд дээр нь машинаа сайн мэддэггүй хүн бол яг юугаар сэлбээд байгаагаа ч сайн мэдэхгүй. Тий. За тэгвэл нэг машин сайн мэддэггүй хүмүүс маань ер нь Forward Motors дээр очичоорой гэж хэлээ. Яагаад тэрний эднэрийн үйлчлэгийн сайн сэлбэгийн жаргал учраас ямар нэг юм санаа зовоод нэг хардаад ах юм байхгүй юм бэл. Миний машинаас юуг нь туучих бол гэд бас нэлээд л сэжгэлдэг байсан да тэгээд. Нөө тэгэлгүй яах вэ? Одоо манай энэ пүрүүснүүд чи хамаг тэр нөгөө нүүрсийн янд гэдэг нь байхгүй болсон юм шүү дээ. Засварын төв рүү оруулаад ингэдэг. Тэгээд нөгөө сүүлдээ нүүрсийн янд ингэж худалдаж авдаг болсныг мэдээд тэгээд машиныхаа яндаг үзсэн чи айл хэдий авцсан. Тэгээ бас нэг тийм хэцүүтэй асуудал байдаг шүү ер нь зүгээр. За тэгвэл ийм асуудал гаргаж болохгүй шүү хүмүүс зүгээр шүү. Тий. За Forward Motors маань Тэц3-ын замын Тэц3 яг хөдөлт байрлаж байгаа 75 дугаарыг утсаар тэдэнтэй холбогдож болох нэ. За баярлалаа. За баярлалаа. За улсын баяр наадамда үндэсний бүхийн төрөлд одоо 14 төрүү
гэсэн амжилттай мөн 12 үзүүрлсэн гэсэн статистиктэйгээр Төв аймаг одоо яригдах юм. За тэгэхээр Төв аймаг гэхлээр хамгийн түрүүнд те Домогт одоо Дархан авраг, Жигждийн Мөнх бат гэж эхлэх ёстой. За мөн Авган сандангийн Сүхбат авраг те Дархан авраг. Мөн араас нь Хадбаатар авраг тэргүүтэй. Төв аймгийнхан маань бол Улсын баяр наадмын 14 төрөв авсан гэдэг амжилтаар одоо ерөнхийдөө бид бүхний жагсааж яваа жагсаалтын маань одоо хамгийн дээдлээсээ 3-т орж байгаа. Ийм аймаг юм байгаа. Тэгэхээр 3 аврагын нэрийг сонсоход л угаасаа баг сүрдмээр байгаа юм тий. Төв аймгаас анх удаа яг уу Молиг бүргэд гээд Батбаяр Арслангаас энэ түүх эхэлх юм. Тэгэхээр Молиг бүргэд Батбаяр Арслангийн хувьд болохоор 1932 оны наадамд анх төрүүлж байгаа. Тэгэхээр энэ Молиг бүргэд Батбаяр Арслангийн чинь энэ дүр чинь ерөөсөө дүр гэдэг юм уу тэр нэршил энэ тэр юм чинь одоо манай Гард Магна гэдэг кинон дээр хүртэл мөнхөрдсөн ийм арслан шүү дээ. Тэгэхээр Батбаярыг за хүүхэд байхад нь анх лам багшин дагуулад Батцагаан гэдэг дугуйнд ороход дугуйны баруун талаар сууж байсан хэсэг лам банд нар те молилдсан бор банд ирлээ гисгэлцэн гэж байгаа. Зүүн талаар нь байсан банд нар нисэж байгаа бүргэд чиг юм байна. Бүргэд гих үү гэдэг одоо хочлох гээд байна шүү дээ ингээд энэ. Химэн шоолж шуугалдаж байсан гэдэг яриа байдаг. Түүнээс хойш түүнийг Батбаярыг те Молиг бүргэд Батбаяр гих болсон. Бид нутгийнхан хуучилдаг. Батбаярыг 19 нас хүрмэгц угийн тэнхээтэй биерхийг муухрыг нь мэдэх багш нь зодог шуудаг хийл гэж өгөөд тэр үеийн цуут бүхий нэг болох Их Монгол шарав занцгойг зааж өгөөд за чийхөө тийшээ очиод намайг явууллаа гэд очоо аврагынд оч. Тэгээд наадамд хамт очно үстэй гэд явуулсан байдаг. За Батбаяр хүү аврагын гэрийг сургалсаар хурж очиход шарав занцгой. За чи нааданд барилдах гэж яваа юм уу? Би ч бас барилддаг ухаантай юм гэд хоньны хүзүүч ханж өгөөд наатахаа чи шүдэрээ мүлч гэжээ. Тэгэл шарав замц авраг Батбаяр хүүд бүхийн гараа дэвэнээс эхлээд барилдах арга мэх зааж бүх хүн барилдах бүрдээ өөр хувилбар мэхийг хийхийг хичээх хэрэгтэй. Бас насныхаа байдал тохируулах ёстой. Залуус та нар бол те шийдэмгийн түргэн хөдөлгөөнтэй мэх хийх мань мэтийн харьсан бүхийн хөл муу зориг мохоо болдог учраас удаан хөдөлгөөнтэй түшигтэй мэхийг даацтай хийх нь чухал болдог юм аа. Гаршид дадсан дархан мэх бүх хүнд хэрэгтэй гэх зэрэгээр сургамжилж сургасан байдаг. Ингэж л Батбаяр Арслан Их Монгол хэмээх агуу аврагтаа багшаа болцоожээ. Ингээд сайн багшийн ачаар 1932 оны наадамд улсын зан Содонмоор 10 даван төрүүлж Монгол улсын аслан цолыг хүртсэн байдаг. За энэхүү төрөний араас бол 1935 оны наадмаар Мөнгөн морьтын Чимэд Арслан 10 даван төрүүлж Төв аймгийнхан 2 дахь төрүүгээ хөтөж байгаа нь энэ. Тэгэхээр Мөнгөн морьтын Чимэд Арслан бол уран хурц барилдаантай аврагын ирэмттэй бүх байсан билээ. Түүний барилдааны амжилтыг нь харах юм бол за 1939 онд 9 давж үзүүрлэж байгаа. 35 онд 10 давж төрүүлж байгаа. 36 онд 9 давж үзүүрлсэн. Ингээд төрийн наадамдаа нийтдээ 9 удаа шүүгүүлсэн хүчит Арслан. Одоогийн дүрмээр бол энэ аль нь те авраг хэмээх цолонд хангалттай хүрчгүүц ийм үзүүлэлтэд үзүүлсэн хүмүүс байх нь. За 1935 онд улсын арслан энэ Чимэд одоо тэгээд өмнөх одоо тэр Молиг бүргэд Батбаяр те төрүүлснээс хойш 20 жилийн дараа 1955 онд улсын арслан Оргод бас төрүүлсэн. Энэхүү наадамд 256 бүх суглаагаар барилдсан гэдгийг бид түрүүнд дурдсан байгаа тийм. Тэгэхээр Оргод арслан адуу маланд эрэмгий, шуурхаа уран барилдаантай арслан байсан гэдэг. За энэс хойш 1963 оноос ахуулаад алдартай, цуутай, аатай, эрэмгий хүчтэй Жигждийн Мөнхөд аврагын хаанчлал эхэлж байгаа. Тэгэхээр Дарин дамдаа аврагын завсаргүй 5 удаа төрүүлсэн амжилтыг нь давтаж, хожим нь энэ амжилтыг Бат Эрдэнэ авраг завсаргүй 8 төрөв болгон шинжилсэн байдаг. За Мөөе аврагын талаар бол одоо энэ хоржоонтой, хошин ярианууд монголчууд бидэндээ хамгийн дотн те үеийн үед юм гой домог болон яригдах ийм сайхан ярианууд бид бүхэнд дурсамжууд байдаг. Чөлөөт бөхөр дэлхийн аврагын анхны медалыг 1967 он тэрээр хүртсэн байдаг. За Олимпийн наадмын анхны мөнгөн медалыг 1968 онд Монгол төмөндөө авчирсан. Ийм л агуу бүх. За түүний хүү Хакко даваа жаргал мэдээж Японы сумаа бүхийн домогт авраг гэх мэтчлэг яриад байвал маш их зүйлс байгаа. Тэгэхэд бас нэгэн сайхан чимэг зүйл нь одоо бид бүхэн энэ жил цэнгэлдэгтээ очиж нааданда тэгэхэд цэнгэлдэхийн гадаа боссон домогт аврагын маань одоо маш сайхан гайхалтай үнэхээр гайхалтай юм урлагийн бүтээлж болж чадсан юм сайхан хөшөө бий. Тэр хөшөөний хажуугаар зүрсэн Монгол хүн бүр их аварга одоо хүртэл дэрэгдээ байгаа. Амьд сэрүүн мэтэр те төсөөлөн хардаг нь ойлгомжтой. За Дархан авраг Жигждийн Мөнхөдийн араас түүний шав Монгол улсын хүчит авраг Хадбаатар залгамжлаад 1976 болон 1986 онуудад төрүүлж
10 жилийн хугацаанд нийтдээ 5 удаа үзүүр төрүүн шалгаран үлдэж 2-т нь төрүүлж 3-т нь үзүүрлсэн байдаг. Тэгэхээр 5 жилийн хугацаанд 76 болон 86 он төрүүлээд 79, 83, 85 онуудад үзүүрлсэн байдаг. За эндээс харахад бол ер нь л ямар агуу одоо бас бүх байсан харагдаж байгаа юм. Ингээд Төв аймгийнхан маань 1986 оны хад аваргын төрүүнөөс хойш наадмын үзүүр төрөнд шалгаж чадлаггүй явсаар байгаад 2000 онтой золгосон. Тэгэхээр шинэ мянганы эхэн дээр анхны төрөг Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат уран барилтанд Афган сандангийн сүхэд аварга авснаар үндэсний бүх гэдэг энэ агуу өв соёлыг маань Монгол түмэн маань эргүүлэн бөөнөрөө эргэж хайрлаж хүндэлж эхэлсэн байдаг. Түүний уран хурц барилдаан, шударга тэмцэл зэрэг нь энэ амжилтыг авчирсан гэж хэлж болно. Ямар сандаа л Батэрдэн аваргын олон сайхан амжилтыг зөвхөн сүхэд аваргаал гацааж тасалж чадсан байх вэ. Улсын аварга цол хүртсэн хойноо үзүүр төрөнд ган тогтохдоо бас өгөөд өгчмөр тийм тохиолдол гарсан шүү дээ. Гэтэл үндэсний бүхий маань энэ их өв соёлыг худал хуурмаг барилдаанаар муухай харагдуулахыг хүсээгүй. Түүний гаргасан амжилтуудад үзүүрлсэн тохиолдол байдгүй нь ялагчийн сэтгэхүй маш өндөр тамирчин гэдгийг бас харуулдаг. Нэрэл үзүүр байдгүй юм бэл. Шүүгийн дүр дээр гарч ирээд юм ингээд үзүүр түнд гарч ирсэн бол заавал төрүүлдэг. Энэ бол түүний ялагчийн сэтгэхүй маш өндөртэй тамирчин гэдгийг харуулдаг юм байна. Тэгэхээр сүхэд аварга бол 2000 болон 2001, 2004 онуудад төрүүлж Монгол улсын дархан аварга цолыг хүртсэн. За ингээд Төв аймгийнхаа одоо бүгчүүдийн гаргасан амжилтыг эргүүлээ харах юм бол 14 төрөв. Яас те 14 төрөв. Тэгээд энэ амжилт бол 1932 оноос Молиг бүргэд Баточир Арслангаас эхлэлтэй. За тэгээ Мөнгөн морьтын Чимэд Арслан 1935 он төрүүлж байгаа. Улсын Арслан Оргодл 1955 онод буюу энэ гурван арслан маань гуруула нэг төрүүтэй. За ингээд дархан аварга Жигждийн мөнх бот бол 6 удаа төрүүлсэн. 1963, 64, 65, 66, 67 болон 74 онд төрүүлсэн. Улсын аварга Хадбаатарын хувьд болохоор 1976, 1986 онуудад 2 удаа төрүүлсэн. За дархан аварга Афган сандангийн сүхбаатарын хувьд 2000 болон 2001, 2004 он гээд 3 удаа төрүүлсэн амжилттайгаар 14 төрөнд бүрдэж байгаа. За 13 үзүүр нь бол Мөнгөн морьтын Чимэд Арслан 1934, 1936 онуудад 2 удаа үзүүрлөв. Дархан аварга Жигждийн мөнх бот 1972, 75, 78, 80 онуудад 4 удаа үзүүрлсэн. Улсын Арслан Давгсүрэн 1973, 76, 77 онуудад 3 удаа үзүүрлэж, улсын аварга Хадбаатар 1979, 1983, 1985 онуудад 3 удаа үзүүрлсэн байх юм. Ингээд сайхан наадсан Төв аймгийнхан маань ийм статистиктэйгээр одоогоор явж байна. За тэгээд 2026 оны наадам маань те улсын наадам маань тун удахгүй эхлэх чинь. За тэгээд саяны дурдсан аймагуд маань бүгд л энэ статистикийг дахин өргөхийн төлөө те дахин нэгээр нэмэхийн төлөө магадгүй хоёрооч нэмж болно шүү дээ. Нэг нь төрүүлээд нэг нь үзүүлж болно те. Ингийн төлөө бас бэлтгэл сургуультай маш сайн хийж байгаа гэдэгт итгэлтэй байна. За баярлалаа Ганушаа. За баярлалаа. За дараагийн дугаар бол яг энэ сэдвийн хүрээнд сүүлийн дугаар юм байна те. Тий. Хамгийн олон үзүүр төрөг хүртсэн байгаа тий одоо 1921 оноос өнөөдрийг хүртэлгдэж чинь 105 жилийн хугацаа байна шүү дээ тий. Тэгэхээр үндэсний бүх ер нь улсын баяр наадмынхаа үндэсний бүхний төлөө 105 жилийн хугацаанд аль аймаг хамгийн их үзүүр болон хамгийн их төрөг хүртсэн бэ гэдгийг хоёлаа ирэх дугаар дээр за хөргөх нь байна тий. За өнөөдрийн дугаарыг маань Forward Motors болон Good Day Soju event гэсэн нэвтрүүлэг та бүхэнд YouTube-ийн Од Мөндөр суугаар болон NTV телевизээр мөн 83.3 107 стилхний Од Мөндөр радиогоор хүртлээ. За Ганушаа дараагийн дугаараар уулзъя. За баярлалаа. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудтай баярлалаа. Од Мөндөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүй мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100 мянган төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Од Мөндөр нэр дээрх Удаагийн банкны дансгаа 4191 Тэг 4518 Та 100 мянган төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгийн утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100 мянган төгрөг хандалснаар Од Мөндөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхүй Монголд ялах болтугай.